За хүүхдүүдээ өнөөдрийн хичээл дасгал хөдөлгөөн. Яагаад дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй вэ? Идэвхтэй хөдөлгөөн нь хязээд амьдралын турш эрүүл байхын үнд сэвээр үлдэх юм. Дараах тодорхойлтуудаас гол зүйлийн төвтөндөө бичиж байгаарай. Дасгал хөдөлгөөн хийх нь сэтгэл төвшөлт, сэтгэл гутралын шинжүүдийг багасгадаг. Тиймээс эмч мэргэжчнүүд сэтгэл гутрал, сэтгэл төвшөлтийн үед 7 хоногийн турш дунд зэргийн хэрчимтэй дасгал хөдөлгөөн хийхийг санал болгодог. За, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх зарчим. 7 хоногийн 5-аас доошгүй өдөр тогтмол хийх. Өдөрт 150 кг шатаах. 10,000 алхах, 10,000 алхам тутамд 2.8 км зарцуулнаа. Монголчуудын дасгал хөдөлгөөний өнөөгийн байдал хүн амын 4 тутмын 1 нь буюу 22.3 нь хөдөлгөөний хомсдолтой байна. 5 хүн тутмын 1 нь буюу 18.3% нь эрүүл мэндэд тустай идэвхтэй хөдөлгөөний талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг биелүүлдэггүй. Дараах дасгал хөдөлгөөн эрүүл бие эсгүүдээс өөрт хэрэгцээтэй зүйлүүдийн төвчмөндөө бичиж тэмдэглээрэй. За, хүүхдүүдээ эрүүл байх 12 санамж. Энэхүү санамжийг төвчмөндөө тэмдэглэж бичээрэй. За, та бүхэн гэр бүл аав ээж гэр бүлээрээ дасгал хийж хөвшүүлээрэй. За, хүүхдүүдээ гэрийн даалгаварт дасгал хөдөлгөөний ач холбогдол сэдвээр зөвлөмж бичиж ирээрэй.